За. За Монгол улсын үндсэн хууль бол манай улсын тусгаар тогтнол бүрийн эрхт байдал, ардчлалын гол тулгын чулуу. Монгол улсын хөдөлмөрийн баатар Бярагийн чимэд дугай үндсэн хуулийн ихийг баригч нэгэн цагт үндсэн хууль бол алганд багтсан Монгол улсаа гэж хэлжсэн байдаг. Үнэхээр сүүлийн үед гарч байгаа энэ манлайллын хомсдол, үзэл санааны хямрал, энэ бүх зүйл нийгмийн оюун санааны энэ хоосрол, энэ бүх зүйл бол үндсэн хуульд ёсыг уландаа гიშгсэн тэр байтугаас парламентын цэцэглэлийг үл тоосон ийм популист үйл явдлуудаас ихтэй. Тэр энэ нийгмийн оюун санааг шин дэвшинд гаргах, Монгол улсын оюун санааны тусгаар тогтнолыг авч үлдэх нэг том шалгуур бол энэ үндсэн хуульд ёсоо эрхэмлэн дээдлэх, зөвхөн эрхэмлэн дээдл залаа зогсохгүй бас иргэдэн үндсэн хуулиа сайн мэддэг байх, эрх мэдэлтэй албан тушаалтнууд нь үндсэн хуулийн үзэл санаанд үнэнч зүтгэдэг байх энэ зарчмаас эхэлнэ гэж үзэж байгаа. Тэр 2024-өөс 2028 оны парламентын стратеги гэж баталсан байгаа. Энд бол энэ хүн төвтэй шалгуур үзүүлэлтийг оруулсан байгаа. Бид 32 жил гарны туршид энэ шинэ үндсэн хуулийн үзэл санаандаа хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг зохицуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно гэж заасан хэрнээ хүмүүнлэг буюу хүнлэг байдал иргэний нийгмийнхээ үзэл санаанаас олон удаа буцаж ирсэн, үүн дээрээ бас тууштай зогсоогүй, маш олон удаагийн улс төржилт, сонгуулийн амлалт, өнгө мөнгөтэй холбоотой шийдвэр гаргалтууд нь үндсэн хуулийг уландаа гიშгсэн ийм үйлдэлээс ихтэй. Тийм учраас энэ бол зүгээр нэг улсын хурлын тогтоол, үндсэн хуулийг судар шиг, тавилах шиг залах тухай асуудал биш. Цаагаараа бас энэ үндсэн хуулийн анх дахь үндсэн хуулийн 100 жилийн ойд зориулж Монгол улс үндсэн хуульд ёсондоо парламентын засаглалтаа хүний эрх хэрэгжүүлөөндөө тууштай, төлбөртэйгээр зогсож чаддаг байх тухай ийм шийдвэрээ гэж харж байгаа. Тийм учраас энэхүү тогтоолыг бол дэмжиж байгаа. Ялангуяа энэ цаг үеийн ороо босгоо үе, дээрэс нь хөрш орнуудын цэрэг эдийн засгийн төвөгтэй байдал, сүүлийн жилүүдэд дэлхийд дахинд гарч байгаа хүний эрхийн томоохон сорилт бэрхшээлүүд, үзэл санааны сорилт бэрхшээлүүд, нацизм, дээрэс нь популизм, хэд өнцөрхөг үзэл ингэж гарч байгаа энэ нөхцөл байдалд нийгмийн оюун санааны шударга ёсны амьд халуунд архлаа болсон парламентын засаглал үндсэн хуульд ёсыг Монгол улс цаг ямагт бас баримталж шийдвэр гаргах, бодлого уусруулах бүх шатанда үүнийг сурталчлан танин мэдүүлдэг байх. Дээрээс нь парламентын гишүүдэн ч гэсэн өөрсдөө үүн дээр бас үзэл санааны манлайлагчд байх, үг үйлдэлээр шийдвэр гаргалтаараа бас манлайлагч байх ийм хариуцлагатай түүхэн цаг ирсэн гэж үзэж байгаа. Тийм учраас өнөөдрийн гарах гэж байгаа энэхүү тогтоолыг бол бүрнээ дэмжиж байгаамаа. Үндсэн хуулиа дээдлэн гэдэг бол, үндсэн хуулиа дэлгэрүүлнэ гэдэг бол, үндсэн хуульд ёсыг хамгаална гэдэг бол парламентын засаглал, ардчлал энэ бүх үнэт зүйлийн төлөө хийж байгаа алхмаа гэж үзэж байгаа. Тэгэхээр өнөөдрийн тогтоолыг манай парламентын гишүүд бас 100% саналаар өндөр эрхтэйгээр дэмжээсэй гэж уриалж байна. Та бүхэнд амжилт хүсье.